организации развитию Улан-Баторской железной дороги. Хамтран ажиллах хоёр улсын хууль зүйн яам хоорондын хэлцээр хууль зүйн сайд хүмүүжин Министр юстиции Российской Федерации Александр Владимирович Коновалов и министр юстиции Монголии Тишибдинский между Министерством юстиции Российской Федерации и Министерством юстиции Монголии. Монгол улсын барилга хот байгуулалтын яам, Орос улсын барилга строительство и градостроительство Монголии. Монгол Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах хоёр улсын эдийн засгийн хөгжлийн яам хоорондын санаачид эдийн засгийн хөгжлийн сайд бол баяр эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд И Министерством образования и науки Монголии в области содействия организации обучения граждан Монголии вузов-партнеров УАО НК «Роснефть». Монгол улсын иргэний харьяалал шинжлэх төлөвлөгөөний ерөнхий газар, Оросын улсын холбооны шинжлэх төлөвлөгөөний хоорондын санаачид иргэний харьяалал шинжлэх төлөвлөгөөний ерөнхий газрын дарга бүрдөрж, холбооны шинжлэх төлөвлөгөөний албаны дарга Романовский нар дарамжуулж байна. Иргэн хүндэт Владимир Владимирович, хүндэт зочид хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөө өнөөдөр манай оронд айлчлан ирж байгаа Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй ганцаарчилсан болон өргөдсөн хэлэлцээр хийж хоёр талын сонирхсан асуудлаар нөхөрсөг нээлттэй санал солилцож чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. Монгол улс Оросын холбооны улсын харилцаа бол уламжлалт, нөхөрсөг, найрамдалт харилцаа юм. Энэ харилцаа бол цаг хугацаа түүхэн сорилтоор шалгагдсан харилцаа юм аа. Алтан уулын байрны ялалтын 75 жилийн өмнө тэмдэглэж байгаа энэ цаг мөчид Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол улсад айлчлан ирсэн явдалд бид туйлын талархалтай байна. Манай орны халдшгүй дархан байдал, хөгжил цэцгэлтийн төлөө залуу халуун насаа үл хайрлан тэмцсэн Орос Монголын дайчдын түүхэн гавьяаг бид үүр дуусгаж байх болно. Дайчны хөрөлдийн хүчийг бид дэлхийд харуулж чадсан. Монгол улс Оросын холбооны улсын дайчны хөрөлөөр гагнагдсан найрамдал хамтын ажиллагаа нэг цагтч их үтэн байгуулалтад өрнөн өргөлжилсэн юм а. Бид Оросын амт нөхцөлтэйгөө тогтоосон бүтээлч нөхөрсөг харилцаагаа манай хоёр ард түмний нандин олох чухал өв гэж үздэг. Өнөөдрийн таны айлчлалч хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг бид харж байна. Би Владимир Владимировичтэй хоёр орны харилцааны суурь мөн тулгамдж байгаа асуудлууд болох дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийн худалдаа эдийн засгийн санхүү хөрөнгө оруулалтын хүмүүнлэгийн салбарт болон олон улс бүс нутагт гурван талт харилцааны зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож тодорхой үр дүнд хүрч чадлаа. Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн манай орнд хийж байгаа айлчлал нь цаг шахууч маш өндөр агуулгатай ажил хэрэгж болж байна. Энэ айлчлалын үеэр хоёр орны засгийн газар, яам, албаны байгууллага, хамтарсан аж ахуйн нэгжүүдийн хооронд 15 хэлэлцээ, протокол, санамж бичиг, хамтарсан баримт бичиг гарын үсэг дурлаа. Энэ бол энэ айлчлалын өндөр ач холбогдол агуулгыг илтгэн харуулж байгаа юм а. Эдгээрээс манай хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал бүрэн шийдэгдсэнийг онцгойлон тэмдэглэхийг хүсэж байна. Одоо иргэдтэй хил гайлын үйлчилгээ түргэн шуурхай чирэгдэлгүй үзүүлж, хоёр талын боомт гарцыг шинчилж, заримынх нь статусыг олон улсын зэрэглэлд хүргэх талаар ажиллах хэрэгтэй байна. Мөн Улаанбаатар төмөр замын шинжилэл хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж, төмөр замын салбарын шинжилэл бүтээн байгуулалт тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааны гол зарчмуудаа тохирч чадлаа. Монголын төмөр замыг цахилгаан хос болгох ажлыг цаг алдалгүй эхлүүлж, энэ ажлыг 2020 он гэхэд дуусгахаар тохиролцлоо. Мөн төмөр замын ачаал амжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол улс Оросын холбооны улсын засгийн газар хоорондын болон Монгол улс Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад улсын засгийн газрын хооронд төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг ойрын үед байгуулах талаар ярилцлаа. Хоёр орны худалдааны тэнцвэрт харьцаа хэд зөрүүтэй байгаад бид анхаарал хандууллаа. Хоёр улсын худалдааны нөхцөлийг нэн тааламжтай болгож 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум Америк долларт хүрэхээр ярилцлаа. Мөн Монгол үйлдвэрлэсэн бараг Оросын холбооны улсын зах зээл 20 жилийн хугацаатаа татвар гайлын хураамжгүйгээр хэмжээ харгалзахгүйгээр нийлүүлж байх гэрээ хэлэлцээрийг ойрын үед эхлүүлэх саналтай байгаагаа би илэрхийллээ. Мөн хоёр талын худалдаанд өөрийн мөнгөн тэмдэгтийг өргөнөөр ашиглах, харилцан солилцоо хийх, худалдааны хэмжээтэй дөрөв хүрээлэлийн зээл авах талаар ярилцлаа. Мөн хоёр тал хамтарч тодорхой чиглэлээр сургууль, сургалтын төв байгуулах,
урлаг, соёл, спорт, хэвлэл мэдээллийн байгууллагын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Мөн Монголын талаас санаачилсан талын зам төслийн талаар бид ярилцлаа. Монгол улс Оросын холбооны улсаас бүгд найрамдах Хятад улс руу тавих хийн хоолойг монголоор дамжуулж тавих давуу талуудыг бид урьдчилсан. Ер нь хийн хоолой болон бусад дамжин өнгөрөх бүтцийн хувьд Монгол улс түүний аюулгүй найдвартай байдлыг хангах тал дээр зам бартаа саад багтаа дөт дотоодын хэрэглээ их биш зэрэг олон давуу талыг тайлбарлаж ярилцлаа. Энэ асуудлыг судлах хамтран ажиллах боломжийг авч үзэх талаар манай засгийн газрын төвшөнд ажлын хэсэг ажиллаж байгааг мөн дурдлаа. Цаашид цагаатгүй байгуулах гэрээ хэлцээр баримт бичгийн болон харилцааны асуудлаар тодорхой санал хоёр талдаа гаргаж ойрын үед болох айлчлалд арга хэмжээний үеэр шийдвэрлэхээр тохиролцлоо. Мөн манай хоёр орны цэрэг техникийн уламжлалт харилцаа хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байгаад бид сэтгэл хангалуун байна. Иргэжил бол агвай эх орны дайны ялалтыг 70 жилийн он цэргийн баярын парадад Монголын дэвших хүчний төлөвлөлийг оруулах талаар ярилцлаа. Мөн яриа хэлцээний үеэр олон улс бүс нутгийн байгууллагын хүрээнд хамтарч ажиллах, бүс нутгийн аюулгүй байдлын болон уран талтай хэмжээний Улаанбаатарын уулзалтын талаарх манай санаачлагыг Оросын холбооны тал ойлгон хүлээн авч байгаад бид баяртай байна. Би Оросын холбооны улсын ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путиныг манай орон бүрэн хэмжээний төрийн айлчлалаар дахин саатан морилтыг үрлээ. Эрхэмсэг ерөнхийлөгч Владимир Владимировичийн энэ удаагийн айлчлал хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам хөгжүүлэн бэхжүүлэх их хөв нэмэр оруулж хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг би онцлон тэмдэглэж байна. Анхаарал тавьсан баярлалаа. Ноён өдөртөө бидний хийсэн хилцээ болон айлсан маань бүхэндээ Орос Монголын харилцааны төвхөнд хамгийн чухал үйл явдлын нэг болох Халахын гол хамтран ялалт байгуулсны 75 жилийн хойд зориулсан байна. Ийм хандлагын яруу тул жишээ бол энэхүү түүх зориулсан баяр ёслолын арга хэмжээнд байна. Өнөөдөр бид эдгээр ажлыг олсноо. Хамтан түүхэн байд орсонч өнгөрсөн үеийн баатарлаг хуудсууд бол Орос Монголын өнөөгийн харилцааны өөр хоорондын хүндэтгэл, итгэл, найрамдлаг үзэл санааны үүднээс хөгжүүлэх сайхан үндэс мөн. Бидний нийтийн зорилт бол Орос улс, Монгол улсын арга түмний тусын тул хамтын ажиллагаагаа цааш хөгжүүлэх тул тодорхой алхмуудыг хийх явдлыг ерөнхийдөө бид хоёр хэмжээний явцад санал нэгтэй байлаа. Хилцээний үр дүнд харуулсан ноён элбэг төрсдөд хоёр цаашид ажиллах талаар тодорхой замын зүрх бүтэхийг яамдудаа даалгах болно. Энэ баримтыг шинэ үйлдвэрлэлийг бий болгох, хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтын төр урамшуулах, мөн хүмүүнлэг хэлтэй холбоох хэрэгжих болно. Монгол улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх хамтын ажиллагаа хэрэгжүүлэхээр бид төлөвлөсөн. Уул уурхайн самбар хамтын ажиллагааны баяр туршлага хөрөнгөсөн билээ. Баялаг боловч хүрэхэд хэрэгтэй ол газруудыг Монгол улсад ашиглах боломж нэгдэх болно. Уул уурхайн самбарт хөрөнгөсөн баялаг туршлага бид ашиглах бүрэн боломжтой байгаа. Үүнд Азийн хамгийн том зис молибден үйлдвэрлэгчийн нэг болон бидний хамтарсан эрдэнэ төлбөр тогтож байна. Мөн төлөвчлэн алт олборлагч Монгол Улс нефть компаниг тодтолгож болбоо. Энэ хоёр компани бол Монгол Улсын бодолын нийт бүтээгдэхүүний 20 хүртэл хувийг хангаж байгаа бөгөөд тэдгээрийн технологийн иж бүрэн шинжилгээг хийгээд төлөвлөж байна. Аграрын төвийн хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд төлөвлөсөн. Үүнд тус бүхэн болох ёстой хоёр бичиг бол харин бичиг бол иргэний нисхийн салбарт хамтран ажилладаг протокол мөн нислэгийн маршрутын сүлжээ бүрэх аргалууд яатан хоорондын санам бичиг юм аа. Орос улс уламжлалын ёсоор Монгол улсад цахилгаан эрчим хүчийг найдвартай нийлүүлж эснэрээ хэрэглээний 7%-ийг хангалтгаараа Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг үүсэж байна. Дэлхийн тавцанд бас гол компани нэг болох Роснефть компани маань Монгол улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний техник хувийг хангаж Улаанбаатарын олон улсын нийслэл хүнсний бодлогыг бас шалтгаанаар хангаж байгаа маа. Роснефть компани маань Монголын зах зээл
өөрийн оролцоог хүргэжүүлэх ихээхэн төлөвлөгөө тавина. Монгол улсад газ, урал, эрт мэд загварын автомашин болон автобусыг сайн мэддэг тэмдэглэн манай үйлдвэрлэгчид автотехникийн нийлэмдээ нэмэгдүүлэх боломжтой байна. Бидний хэлцээний явцад ихэмсэгийн хэлж бас манай хоёр талын хурдан тэнцвэргүй байдал манай талд ашигтайгаар оршиж байгааг тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан ноён хэлж манай орны зах зээлд оруулах талаар Монголын уламжлалт бүтээгдэхүүний хязгаарлалыг туслах хүсэл тавьсны дагуу бид энэ талаар мэдээж хэрэг ажиллаж эдгээр асуудлыг туслахыг хичээх болно. Монгол улс бол Оросын талын алын нэгэн болон арын цэврийн шаардлагыг хангасан нөхцөл манай зах зээлд бол ихээхэн хэмжээний мах бүтээгдэхүүн зэрэг манайч бүтээгдэхүүн нийлүүлэх хүргэн боломжтой. Хэлцээний явцад бид бас хүмүүнлэгийн асуудал, хүмүүнлэг ихэнх холбоонд ихэнх талдаа энэ маань боловсрол соёлын асуудал мөн иргэдийн харилцан зорчих асуудал болдог. Улаанбаатарт Оросын гол тэргүүлэх их сургуулийн нэг бол экономи хэмжээнд Оросын эдийн засгийн их сургуулийн салбар амжилттай ажиллаж байгааг бид мэднэ. Өнөөдөр тэгээд Роснефть компанитай байгуулсан хэлцээр маань энэ талаар хатын ажиллагааг үргэлжлүүлэхэд төлөвлөж байна. Мөн иргэдийн харилцан зорчих талаар визийг туслах тухай хэлцээр өнөөдөр байгуулсан маань маш их ач холбогдолтой юм. Мөн бүс нутгийн асуудал хамтын ажиллагаа маань бас чухал ач холбогдолтой. Мөн олон улсын харилцааны хүрээнд бид бас үйл ажиллагаа харилцан зохицуулж байх болно. Нэгдсэн үндэсний байгууллага Шанхай хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын гол тавцан дээр бас хамтын ажиллагаа үргэлжлүүлэх болно. Тэгээд өнөөдөр бидний хийсэн хэлцээ маань алялтал олон чиглэлийн үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чиглэж байгаа энэ хэлцээ маань харуулж байгаа. Тэгвэл ертөнцийн ноён хэлэлцээ хүлээн авсны зэрэгцээ Орос Монголын мэргэжлүүд маань энэ ажлыг маш сайн зориулж бичсэн талархаж байгааг хэлье.